Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Зохиолыг бичсэн Isaac de Terrible. Улаан хүч. Аимшигын зохиол. Нэгдүгээр бүлэг. Хуучин байр. Улаанбаатарын өвөл хизээд хатуу өршөөлгүй байдаг. Юус эхэлжээ. Хотын утаа хоолой хорсгож нүд аргам өтгөн саарл манан болж хувраад газарт буусан тийм нэгэн бөхчмөр. Ганбаатар хуучирч муудсан пүрүүс машиныхаа ачааг ойлгож сүүлийн хайрцагтай эд зүйлээ гаргаж ирлээ. Гадаа хасах 30 хэм давж амьсгалах тоолнд цагаан уур савсан. Төвний өмнө хотын төвийн 40 мянгатын шар шох ойдмолонгтой социалист үеийн хийцтэй нүсэр байр дүнсий. Энэ байр эмээгээс нь өвлөгдөж үлдсэн гэхэд түүнд итэг мээргүй санагдана. Ганбаатар эмээтэйгээ бараг харьцдаггүй. Жилдээ ганц удаа цагаан сар аарл уцаар ярддаг байсан тул түүнийг ийм хөрөнгөтэй гэдгийг мэдээгүй явжээ. Гэхдээ баярлах арай болоогүй. Байрны дэлгүүрийг гардаж явахдаа надраадчдын хэлсэн засвар нилээд орох байх шүү гэсэн үг одоо л утгаа олж байх шиг. Орцны хүнд төмөр хаалгыг татхад зэвэрсэн нугсан чагарч харанхуй хонгол огтон авна. Шатны гიშгүүрүүд илэгдэж болон тохойд нь тоос шороо овоорчээ. Ганбаатар 3 давхар руу арай хиймацаж зүүн гар талын бор модон хаалганы өмнө загслаа. Тэгээд төлхөөр эргүүлэхэд аргагүй л хуучин байр эсвэл хэнийхэн оруулахыг хүсэхгүй мэт хүч шаардаж байснаа. Такийг чимээ гарч хаалга нээгдэв. Өөдөөс нь хөгз чиг бас ямар нэг тайлбарлашгүй хуучин үнэр цоргох шиг болов. Чэдэнгээ асахад шар туяатай бүдэг гэрэлд өндөр таац цуурайдсан хоосон өрөөнүүд тодорно. Шалны баркад хөл тавих тоолонд яолж буй мэт дуурна. Ганбаатар хайрцаг үүдний өрөөнд тавиад гутлаа тайл. Тэрийн дандрах гэж ирээгүй. Түүний зорилго тодорхой. Энэ байрыг хурдан засаж янзлаад зах зээлийн үнээс арай доогуур хамгийн гол нь аль болох хурдан зарчгаад банкны өрөө дарах. За яг хөө муугүй юм. Талбай томтой юм байна. Гэж тэр өөртөө шивнээд цуурайдах дууг нь сонсож загсан. Гэвч яагаад ч юм энэ байр хоосон биш мэт. Хаа нэгтээс нэгэн түүнийг ширтээд байх шиг эвгүй мэдрэмж төрүүлж байваа. Ганбаатар цагаа харваа. Оройн 22 цаг болж байсан ч нойрон хүрсэнгүй. Шинэ газар дээр нь сэтгэлд хургасан санхүүгийн төгшөөр түүнийг амраахгүй тодорхой байв. Тэр шууд л ажилдаа орохоор шийдэв. Томрооны ханын цаас нилээд хуучирч зарим хэсгээр хуурч унжсан байв. Эхлээд энэ муухай цааснуудыг хуулаад хайчихъя гэж болон ажлын бэлигээ өмсөж хус суураа гаргаж ирлээ. Ханын цаас маш зузаан олон давхарлаж наасан байв. Хамгийн дээд давхарга нь 90-ад оны үеийн хээтэй цаас. Түүний доор 80-ад оны сонингууд бүр цаашлаад шарлаж үермэг болсон Оросын Правда сонины тасархаанууд харагдана. Түүх тэр чигээрээ энэ харамт чингсэн мэт. Хосоор архусаж цаасыг урч хаях чимээ намгүн байрыг суурайтуулна. Ганбаатар хөлсөөрчин ажлаа улам эрчимжүүлв. Гэтэл том өрөөний зүүн хойд булангийн ханын цаасыг уулах үед доорх шаварна бусад хэсгээс өөр тэгш юм биш. Мэгл сонин байхыг анзаар. Ганбаатар хэсэгт гараараа тогшиж үзлээ. Битүү биш. Хөндөй чимээ гарна. Энэ хэсэгт хан биш харин
хаасан нүх эсвэл хаалга байгаа бололтой. Ганбаатарын сониуч цан хөдөлгөө. Тэр хус уураараа тэрхүү тэгш бус хэсгийн заагийг дагуулан зүсэж шаврыг нь ховголж эхлэв. Удаан хугацаанд дарагдсан шох хойн тоос бужигнаж ханиалгав. Тоос зам харахад гаранд ойролцоогоор 60-ыг харьцан 60 см хэмжээд жижиг модон хаалга их гарав. Хаалгыг ханны өнгөтэй ижилхэн цагаанаар бодож завсрыг нь шавраар чигсэн байсан тул анзаарагдахааргүй байжээ. Хаалган дээр ямар нэгэн тэмдэг магадгүй боддын шашны хамгаалалтын тарин бололтой зүйлийг улаан зосоор бичсэн байна. Гэхдээ Ганбаатар сүсэг бишрэлгүй хүн тул үүнийг нэг их тоосонгүй. Эмээнд юу нуусан бол алт мөнгө үнэт идэл байж магадгүй шүү. Гэсэн бодлого түүний толгойд зурсгив. Тэр хаалганы бариулаас татсан боловч хөдөлсөнгүй. Төгжөөтэй эсвэл гатсан бололтой. Тэгэхээр нь халив авч ирэн завсраар нь шургуулж хүчлэн хөшлөө. Мода кархийн цуурч жижиг хаалга хүчтэй нэгдэл. Ганбаатар тэнцвэр алтан хойш унах шахав. Мээгцэн нүхнээс өмнө нь үнэртэж байсан хөгзний үнэрээс тисүр хурц гашуун гимээр үнэрсэйв. Энэ нь хатсан өвс хүч бас жаахан гашилсан мах шиг юм аа. Тэр гарч идэнгэ тусгал. Ханны нүхэн дотор хуучирч харлсан жижиг модон автар байхан дэр. Зүгээрч нэг автар биш, харин эртний хийцтэй, төмөр тоноглолтой. Гэхдээ маш их элэгдсэн эд байв. Хамгийн хажиргалтай тэр авдрыг тод улаан өнгийн торгон хадгаар хэд орож голд нь маш чанга ээдрээтэй зангидсан байв. Улаан хадаг нь олон жил болсон гэхэд өнгө алдаагүй. Яг л шинхэн цус мэт гялалзаж харагдах нь хачин. Ганбаатар авдрыг хоёр гараараа барин гаргаж ирэхээр хүчлэн татал. Тэгсээр авдрыг нүхнээс суглан гаргаж ирэх яг тэр мөчөд. Өрөөний таазан дүүжлээтэй байсан гэрлийн бүрхүүл анивч ижиглэв. Цахилгааны утас богино холбоо үүсгэж буй мэт дуугарч гэрэл нэг тодасч нэг бүдгэрв. Үүнтэй зэрэгцэн вакуум цонхнууд хаалттай байсан ч өрөөнд хаанаас ч юм бэ? Хүйтэн салхи хүлээж Ганбаатарын хүзүүг жиндүүлв. Түүний нуруугаар хүйт тааж арьсан харцайлаа. Тэгээд эргэн тойрно харав. Цонхнууд нь хаалттай хөшиг хөдлөхгүй байна. Гэхдээ агаарын температур огцон буурч амнаас гарах амьсгаан уур цам болж ховирхан дэрэ. Хуучин баримч нь аргачихгүй биз. Гэж тэр өөрийгөө тайвшруулахыг хичээв. Гэхдээ түүний гар баг зэрэг жижигч байв. Автар санснаас хүнд байл. Дотор нь яг юу байгааг таахын аргагүйч тэр улаан хадгийг харахад өөрийн ирэхгүй дургуй хурч дотор муухай арих шиг болов. Энэ зүйл зүгээр нэг хуучин хог биш. Ямар нэг чухал, магадгүй аюултай зүйл мэт санагдана. Ганбаатар авдрыг зочны өрөөний хуучин модон ширээн дээр тавил. Улаан хадгийг тайлах гэж гараа явуулсан боловч гинэт зогсов. Эмээ намайд ах үйдэ. Хүний мэдэхгүй юмд ялангуяа хуучин эд зүйлд болгоомжтой хүрдэг юм шүү гэж хэлдэг байсныг санснан тэр байж. Тэгээд ч одоо хэтэрхий орой болсон. Дээр нь гэрэл анивчаад сэтгэл санаа нэг л тавгүй байв. Маргааш өдөр болохоор үзье да. Одоо унтъя гэж шийдээд тэр авдрыг ширээн дээр нөргөл. Унтлахын өрөөнд орж гудсан дээрээ хэвтэв. Өдрийн ядарга, хүйтэн агаар, сэтгэлийн түгшүүр нийлээд түүнийг хурдан нойрмоглов. Гэрэл онторсон ч гудамжны гэрэлтүүлэг цонхоор тусч өрөөг бүүдгэр саарл өнгөөр дүүргэн. Ганбаатар нүдэ анаад зөөрмөглөж эхэлвэ. Түүнийг гүн нойронд автгаас өмнөх нам гүн байрыг эвдсэн нэгэн чимээ сонсогдов. Энэ бол хулгангүй их чимээ биш байв. Энэ бол хурц зүртэй зүйлэр магадгүй урт хумсаар хуурай модыг дотроос нь майжих чимээ байв. Гамбаа сайтар чих тавин чагнах нэ. Тэр чимээ унтлахын өрөөнөөс биш. Зочны өрөөнөөс.
Яг тэр автар тавьсан ширээн дээрээс гарч байх тэр. Ганбаатар нүдээ нээлээ. Амьсгаагаа төгжөв. Чимээ зогссонгүй. Дугарсаар л байна. Ямар нэг зүйл авдрын дотор талаас тагийг нь хүчтэй мөргөх шиг болов. Ганбаатар хүнжил дотроо хөшчихвөө. Энэ байранд тэр ганцаараа биш гэдгийг. Бас авдар доторх зүйл зүгээр нэгэд зүйл биш. Амьд гэдгийг тэр зөнгөөрөө мэдрэл. 40,000-ын зузаан хан өндөр таац түүний айдсыг улам бүр цуурайтуулах шиг. Гадаа нохой хуцах чимээ гарахтайгаа зэрэг авдар доторх чимээ намжив. Гэхдээ Ганбаатар тэр шүн нүдэнж чадсангүй. Хоёрдугаар бүлэг. Ёр дуудсан тохиолуудаа. Өглөөний нар цонхны хөшгийг нэвтлэн тоостой шалан дээр бүдгхэн шар зураас татуулна. Ганбаатар нүдэнийхэд толгой нь хүнд оргиж хүзүүн хөшсөн байна. Шөнжин хардарч хэдэнтэй сэрсэн тул нойр нь хансангүй. Гэхдээ өдрийн гэрэл гэдэг хүний айдсыг үлдэн хөөх шийдтэй ажи. Шөн донд сонсогдсон тэр аимшигтай майжих чимээ. Авдар дотроос гарсан тогшох дуу одоо бодоход зүгээр л хуучин байрны цуурай эсвэл зүүд зэрэглээ мэт санагд. Тэр босож галтгоондоо ус буцалгалаа. Кофе найруулж угаад сэтгэл санаа нь баг зэрэг сэрв. Зочны өрөөр орлоо. Ширээн дээр өнөг улаан хадагтай авдар тэрчихтэй хөдөлгөөнгүй байж байна. Өглөөний наранд улаан хадаг нь бүрч тод яг л шинхэн цус шиг гялалзаж харагдсан хിവэр байх нь тунчиг хачаа. Хулган л байсан байж тараа. Эсвэл модон хатаа дуугарсан байх гэж Ганбаатар өөртөө хэлээд авдрыг онгойлгохоор шийдэв. Тэр багажны хайрцагсаа хайж халив бах гаргаж ирлээ. Энэ авдар дотор яг юу байгааг мэдэх хүсэл нь айцаасаа давсан байна. Магадгүй эмээгийнх нь нууссан үнэт идлэл мөнгөн аяг хөөр өгч байж мэднэ. Хэрвээ тийм бол байрны засварын мөнгөнд нэмэр болох нь дамжиггүй. Тэр хайчаа авч улаан хадгийг нь хайжлахаар дүүхвээ. Хадаг нь зүгээр нэг даавуу биш, маш нягт нэхээстэй торог байв. Хайж нэр яг хадганд хүрэх мөчөд хаалга тогшох чимээ гарав. Хонх байсаар атала хэнийг нь зангидсан гараараа модон хаалгыг хүчтэй нүдэх ажээ. Ганбаатар зочин хайчаа ширээн дээр тавиад үүд рүү очив. Дурангаар шагаавал дээд давхрын хөрш бололтой. Ногоон ирээн дээлэн дээр нэхий хантаа сүмссэн буурал толгойтой эмгэн загсаж байна. Хаалга нэвэл эмгэн түүн рүү сэжиглэнгүй харцаар ширтэж байна. Түүнээс арц, үж, бас сүйтэй цайны үнэр хан хий. Сайн байна уу хүү минь? Би дээд давхрын цэрэн эмэн байна. Танайхаас дуу чимээ гараад байх шиг болохоор нь буугаад ирлээ. Засвар хийж байгаа мó? Гэж эмгэн асуув. Гэхдээ түүний нүд Ганбаатар руу биш. Харин түүний мөрөн дээгүүр давж зочны өрөөр үгүйж байна. Сайн байна уу? Тийм ээ. Би сайхан нүүж ирсэн юм. Жаахан чимээ гаргасан бол уучлаарай гэж Ганбаатар ээлдгэр хариулв. Чэчн должингийн ачоо түүнтэй адилхан юм гэж эмгэн хэлээд урилгагүйгээр гэрч шууд алхан орлоо. Ганбаатар зогсоож амжсангүй. Цэрэн эмгэн зочны өрөөний гол дээрээ таг гацчих. Түүний нүд ширээн дээрх улаан хадагтай авдар дээр туслаа. Эмгэний нүүрний өнгө тэр дороо хувирч цав цагаан болгон тэр. Түүний гар дах эрхэн жижигнэн дуугарнаа. Чэч миний хоо. Өөний хаанаас гаргаад ирв гэж эмгэн сөн хоолойгоор асуув. Түүний хоолой айдастаа баригдан чичирч байна. Харин засвар хийж байгаад л ханны цанаас оллоо. Та мэддэг юм уу? Гэж Ганбаатар гайхан асуув.
Эмгэн гинэд Ганбаатар руу эргэж хараад нүд нь аимшигтай гар томорч. Буцаагаад хий. Одоохон буцаач хийгээд өмнө нь ямар байсан шиг хаалгыг нь шавардаж тагла. Чи юу гаргаж ирснэ мэдээхгүй байна. Гэж хашгар. Энд чинь зүгээр л нэг хуучны автар шүү дээ. Наад автар чинь доолжингийнх биш. Наадах чинь. Эмгэн үгээ тасдан залгиж амьсгаагаа даран. Улаан хадаг. Тэр тайлагдаагүй байна. Борхон оршоо. Гэж амандаа үгүйсээр өөдрөг их шахам алхав. Охоо минь наатха битгий нэгэр. Аманда хайртай бол битгий нэ. Гэж сүүлийн удаа сануулчихад хаалгыг тассаван гарч одлоо. Ганбаатар гайхшир хозорвоо. Хэсэг хугацааны туршид Ганбаатар үүднийхээ дэргэд яг модон өмд өмссөн мэт хөдөлгөөнгүй зогслоо. Хөр шимэгний айдас түнд халдварлах шахсан ч тэр толгой сэгсрэн мухар сүсгийг үгүй искв. Насан дээр гарсан хөгшчүүл хийм хардаг болчихдог шүү дээ. Зөнсөн байх. Гэж тэр өөрийгөө зоригжүүл. Харин чимэгний тэгтлийг айсан нь автар дотор ямар нэгэн нууц магадгүй үнцэнтэй зүйл байгаад итгэж байж магадгүй. Тэр буцаж ширээний ардсан. Хайч авч улаан хадгийг хүчлэн хайчлав. Даавуу гэхэд маш хатуу. Яг л хатсан арс эсвэл шөрмөс хайчилж буй мэд шажигнсан дуугарч байж арай хин тасарва. Хадгийг тайлж хаяхад авдрын хуучин төмөр цоожил илбэв. Зэвэрсэн цоожийг барих яар хөшиж дуу гарган хугаллаа. Ганбаатар гүнзгий амьсгаа аваад авдрын тагийг суув. Хүлээж байсан алт мөнгө байсангүй. Зүгээр л ихүү гашилсан тос хуучирсан ингэсгний үнэрсийг хийв. Дотор нь 3 зүйл байв. Нэгдүгürt эмх замбраагүй орооцолдсон урт тасхар эмхтэй хүний үс. Үс нь яг л амьд юм шиг хялалцаж байв. Хоёрдугаарт жижигхэн мөнгөн хайрцагт хийсэн хатаж хум бийсэн хүний чихчи хуруу. Эсвэл чөмөгний яс. Гуравдугаарт хөрөл хүрээтэй дугуй хэлбэртэй эртний тал. Ганбаатар сэжиглэн хурууны үзүүрээр толийг авч үзбэ. Толны гадаргуу эсэлдэж бүдгэрсэн ч тусгал харагдахтайгаа байв. Тэр толийг өөрийн нүүрний төвшөнд барьж харав. Бүдгэрсэн тусгалд түүний царай харагдана. Байц. Толон дох өөрийнх нь тусгал өөрөөс нь өөр байх шиг. Ганбаатар нүдээ завчихгүйгээр ширтэж байхад толон дох түүний тусгал нүдээ анивч байна. Дараа нь тусгал нүдээ нээхэд тэр нүд нь Ганбаатарынх биш байв. Тэр бол давхраагүй, урт сормоостай, хүйтэн хөндөй, ёроолгүй хар нүд байв. Тэр нүд Ганбаатар руу биш. Түүний зүүн мөрөн дээгүүр яг түүний ард зогсох хэн нэгэн рүү харж инээмсэглэх шиг болох нь тэрэ. Ганбаатарын зүрх зогсох шиг шахав. Тэр айсандаа толийг авдралуу буцаач идэл. Новш гэж энэ юу? Тэр сандар босож авдрын тагийг хаах гэж дарав. Гэтэл таг нь хаагдсангүй. Яг л дотроос нь хэн нэгэн түлхэж байгаа мэт эсвэл нугсанд нь юм тэгэлсэн мэт таг нь дутуу онгорхоо жигтэй гацв. Тэр бүх жингээрээ дарлаа. Авдар дотроос хэн нэгэн хоолойгоо шахаж буй мэт бөгчм дуу гарган тэр. Тэр дуун хүн их гэхэд хэтэрхий дорой. Амьтных гэхэд хэтэрхий ухаалаг санаг. Тэр бүчид гинэд байрны агарын даралт өөрчлөгдөх мэт Ганбаагийн чихэнд дүнгнээд ирэв. Зоочны өрөө, галтогоо, унтлахын өрөөний вакуум цонхнууд бүгд нэгэн зэрэг ямар ч хүний оролцоогүйгээр цэлийтэл нэгдэл. Гадаах хасах 30 хэмээн жавартай хахаар өдгөн саарл манантай хамт өрөөрөө юулэгдэн орж ирвэ. Хүчтэй салхинд хөшиг дэрвж ширээн дэрх цааснууд хийсэл. Гэхдээ хамгийн аимшигтай нь авдар дотор байсан өнөөх хар илс салхинд хийсэн гарч ирээд шалан дээгүүр нь ногой мэт гулсан. Ганбаатрын хөл рүү чиглэн мөлхөж игэлхэн дэрээ.
Ганбаатар үүдийг өрөөрөө ухрал. Хүйтэн салхи түүний ясанд толтолж эндүүлж байр тэрчихтэй ам орсон мэд аимшигтайгаар шуугиж байна. Энэ бол зүгээр нэг салхи биш. Авдар дотроос суллагдсан зүйлийн амьсгал байлаа. 3-р бүлэг. Орилгогүй зоч. Цонхнуудаа хааж халаагаараа тултал нь ажиллуулсан ч Ганбаатарын жижирэл зогссонгүй. Тэр айтас хүйтэн хоёр зэрэг нэрвэгдсэн байна. Ганцаараа байхаас үгт айсан тэрээр найз бүсгүй халиунаагаа дуудлаа. Халиуна төв угсаатан зүй сонирхдаг, сүсэг бишрэл гэхээсээ илүүтэй альваг шинжлэх ухаанч түүхэн талаас нь хардаг бүсгүй байна. 30 минутын дараа халиун амьсгалсаар орж ирлээ. Ганба, юу болоод байгаа юм бэ? Уцаар ярихдаа чиний хоолой яг л галзуу хүн шиг сонсогдсон. Гэж тэр болтойгоо оож тайлалгүй асуув. Ганбаатар үг хэлэлгүй түүний хөдлөм зочны өрөөрөө дагуулж оров. Тэгээд ширээн дээрх нээлттэй автар дотор нь буцаагаад чигсэн үс, тол, ясны зүг чичирсэн гараараа зааж. Би үнийг ханнаас олсон юм аа. Тэгээд сая цонхнууд өөрсдөө нэгдэж энэ үс хөдөлсөн. Гэж Ганбаатар ээрч мууран хэлв. Халиун ихлээд итгэл муутай байсан ч автар руу ойртох тусам царайн төв боллоо. Тэр бэлийг өмсөж автар доторх зүйлсийг нэг ээр нь гаргаж үзв. Энэ хүний чөмгний яс байна. Харин энэ тол халиун толийг эргүүлж тойруулж харснаа. Энэ чинь зүгээр нэг эд зүйл биш ээ. Энэ бол жадхан хэрэгсэл байна. Хүнийг хараад сүнсийг нь ямар нэгэн зүйлд төгчгöd ашигладаг бөөгийн хар зан үйлийн үлдэгдэл шүү дээ. Гэж шивнэ. Тэгэхэр эмээ маань бөө байсан гэсэн үг үү? Зүгээр нэг бөө биш ээ. Хар үйлтэй холбогдсон байж магадгүй Ганба. Энэ авдрыг нээснэр чи тэр түгжигдсэн зүйлийг сэрээчгсэн байх вэ? Гэж халиун төгшүүртэйгээр Ганбаатар руу харав. Тэднийг ярилцаж суух зуур гэрэг чимээ гарваа. Гэхдээ энэ удаад цонх салхины чимээ биш байна. Галтгооны өрөөнөөс хэнэгэн итгэхэд шалав норсон хөлөөр паркетын шалан дээгүүр алхах чимээ сонсогдов. Чимээ маш удаан хүнд байваа. Чи цоргоо хаагаагүй юм уу? Гэж халиун шивнэн асуув. Би ус гоожуулаагүй штэ. Гэж Ганбаатар хариулв. Түүний царай дахин цонх хийлээ. Чимээ зогссон. Галтгооноос гарч коридор руу улмаар угаалгын өрөөний зүг чиглэв. Дараа нь ус гоожих чимээ сонсогдлоо. Шүршүрийн ус биш, харин ваананд их хэмжээний ус дүүрч байгаа мэт үлхэлцэх чимээ. Ганбаатар халиун хоёр бие рүүгээ харлаа. Байрны сантехник хуучин ус алдаж байж магадгүй гэж бодох гэсэн ч тэр нойтон хөлийн чимээ бодит байсан. Яахын аргагүй хөлийн чимээ байсан. Би очиод үзье гэж халиун зөрг гарган басан. Ганбаатар түүнийг ганцаараа нь явуулахын тулд араас нь дагваа. Коридорт гэрэл асах гэсэн боловч ассангүй. Харахгүй хөнгөлийн цаана угаалгын өрөөний хаалга хагас сонгорхой. Завсраар нь хүйтэн агаар урсаж байна. Усны чимээ улам тод сонсогдно. Халиун угаалгын өрөөний хаалгыг зөөлөн түлхэж нэв. Ганбаатар гарч идэнгээ тусглаа. Тэдний нүдэн дээр идэг мээргүй дүр зураг харагдав. Ван эрэмгээ хүртэл дүүрчээ. Гэхдээ цэвэр тунгалаг ус биш. Харин өдгөн, хар бараан өнгөтэй. Яг л намаг эсвэл муудсан цус шиг шингэнээр дүүрсэн байх нь. Уснаас өмхий чийхтэй үнэр ханхи. Тэрхүү хар усны мандал дээр Ганбаатарын дөрвөн хайжтаад хайчихсан гэж бодсон улаан хадаг хөвж байна. Хадаг нь усан дотор яг л могой мэт морилзэн хөдөлж байх шиг харагдана. Энэ чинь боломжгүй гэж Ганбаатар уулга галтав. Халиун сониуч зандаа хөдлөгдөн эсвэл ямар нэгэн үл үзэгдэх хүчин татагдан ваан руу дөхөв. Ганба, энэ улаан хадаг. Энэ зүгээр даав биш байна. Гээд тэр гараа явуулж хадгийг авах гэж оролдлоо. Халиуна, битгий хүр гэж Ганбаатар орлов. Гэвч ороодсон байлаа.
Галиуны хурууны үзүүр усанд хүрэхдүүдий хар ус хүчтэй давалгаалж усан дотроос цав цагаан хөөж хавгансан хүний гар гарч ирээд Галиуны бугуйнаас тас атгаад ав. Галиун орилж гараа татах гэж дийчгэнэв. Усанд орох зүйл түүнийг асар их хүчээр доош нь тэр өмхий хар ус руу татаж байв. Ганбаатар үсрэн очиж Галиуны бэлхүүсээр тэврээд үхэн хатан хойш татваа. Тав гэж Ганбаатар хашгирч бүх хүчээрээ угзарлаа. Усан дотроос болтгийх чимээ гарч Галиуны гар сулрав. Тэд хоёулаа хойшоо шалан дээр бол. Галиуны бугуйн дээр хөхөрсөн гарын мөр тод үлджээ. Зогтя эндээс явцгаая гэж Ганбаатар Галиуныг босгож үүдний хаалга руу гүйв. Тэд гутлаач өмсөлгүй шууд хаалганы бариул руу зүтгэв. Ганбаатар түгжээг мушгсан боловч хөдөлсөнгүй. Төлхөөрөө хийж эргүүлэх гэсэн ч төлхөөр нь хугарчхан тэр. Хаалга гаднаасаа гагнагдсан мэт таг гацчи. Дуснаарай, хүн байна уу? Гэж Галиун хаалгыг нүдж орлов. Гэвч түүний дуу хоолой ханан чингэх мэт гадагшаа огт гарахгүй байгааг тэд мэдрэв. Орцонд хинж байхгүй. Эсвэл тэднийг хинж сонсохгүй байваа. Гэнэт байрны бүх гэрэл унтарч түнэр харанхуй ноёрхов. Зөвхөн цонхны цаанаас тусах бүдэг гэрэлд зочны өрөөний болон коридорын мухар сүйдэрлэн харагд. Намгүн байдлыг эвдэж Ганбаатрын чихний яг хажууд маш хүйтэн амьсгал мэдрэгдэв. Тэгээд эмхтэй хүний уйлган шивнэх дуу сонсогдлоо. Миний нүд хаанда. Ганбаатар Галиун хоёр бие биедээ наалдан хаалганы өмнө чичрэн зогсно. Тэд одоо зүгтах газаргүй. 40 мянгатын энэ хуучин байранд улаан хадагтай бас түүнтэй хамт дүгжигдснээ ойлговоо. 4-р бүлэг. Зүүд ба бодит байдал. Аимшигч нь хэрхэн өнгөрсний Ганбаатар бүдэг бадагсарна. Тэрээр Галиунтай зөв гал зуурсан мэт хүчээр хаалганы түгжээг эвдэж нүцгэн шахуу годомжинд гүйн гарсан билээ. Тэд хамгийн ойр таарлцсан зочид буудалд орж үүр цайтал жижигэн сууцгаасан юм. Үүрээр Ганбаатар арай хий нүдэн ба. Гэвч нойр түнд амралт бус өөр нэгэн аимшгийг авчирл. Зүүдэндээ тэр буцаад өнөөх байранд очиж хажирхалтай зүүдэн дотор тэр байр арай өөр байх шиг. Тавилган хуучны модон шүүгэнүүдтэй ханан цэвэрхэн шохойдмол. Өрөөний голд түүний имээ должин зогсож байна. Гэхдээ хөгшин эмгэн биш. Залуухан маш хүйтэн харцтай гоо үзэхэд бүсгүй байхаж. Должингийн урд талд нэгэн жирэмсэн бололтой гэдсэн томорсон эмэгтэй сандалд хөл үйлчгсэн уйлаад сууж байна. Должин минь намайг өршөө. Намайг биш юм гэхэд ядаж үр хүүхдийг минь гэж тэр эмэгтэй гуй. Харин Должин гартаа өнөөх улаан хадгийг барьж бусдын нөхрийг илүү харж шунан тачаахаас өөр шийдгүй юм бол наад нүд чинь чамд хэрэггүй. Одооноос харанхуй дамжир гэж хүйтнэр хэлээд улаан хадгаар эмэгтэй нүдийг тас боож ард дагц руу чанга гихчин зангидав. Дараа нь дүрсэлэгдлээ. Должин тэр хөөрхий жирэмсэн эмэгтэйг ханны нүхэнд өнөөх Ганбаатрын авдар олсон тэр нүхэнд чихэж оруулаад гаднаас нь тоос горч шавардаж байх тэр. Эмэгтэй гэрэл гэж сулхан яолох боловч зүүлийн тоосхыг өрөхөд харанхуй ноёрхож зөвхөн ханны цаанаас гомсаар маажих чимээл үлдэл. Ганбаатар үгүй гэж хашгиран сэрвэ. Тэр хүйтэн хөлсөндөө наалтаж зочид буудлын өрөөнд амьсгаацаар сэрл. Маргааш өдөр нь Ганбаатар сэтгэлээ чагнана. Зүүд бас өчигдөр оройн тэр аимшигт явдал гээд бүгд түүний мэдрэлд нөлөөлсөн хий үзэгдэл. Эсвэл хортхи алдагдсанаас болсон байж магадгүй гэж өөртөө итгүүлхий гэж юм. Хамгийн гол нь тэр байрнаас тэр хараал идсэн авдраас салах хэрэгтэй байв.
Ганбаатар үл хөдлөх хөрөнгийн агент руу залгаж байраа яаралтай хямд зарна гэж хэлэв. Мөнгөний хэрэгцээ бас айдсан түүнийг яаруулж байв. Агент залуу 40 мянгатын байр давгүй үнэлэгдэх байх. Би одоохон очиод үзье гэж дурт даяа зөвшөөрөв. Ганбаатар байр руугаа буцаж орохоос үхлээж байсан ч өдрийн наранд арай гайгүй байх болов уу гэж найдан очлоо. Орцны хаалгаар ороход өчигдрийн хүйтэн жавар харилсан байв. Гэрийнхээ хаалгыг түлхэхэд өчигдөр гацаад байсан хаалга ямар ч саадгүй нэгдэв. Дотогш ороход Ганбаатар мэл гайхнаа. Байр цэвэрхэн, нам гүн байл. Угаалгын өрөөлөгүй жорвол ванан хуура, өнөөх хар шингэний ул мөр чалга. Зочны өрөөнд ороход ширээн дээр байсан улаан хадагтай автар хүний яс ус бүгд алга болсон байв. Зөвхөн өнөөх эртний хүрэл толил ширээн дээр ганц цаархна хэвтэж байваа. Би зүтэлсэн байх та гэж тэр эргэлзэж эхлэв. Гэвч ханамдах нүх онгорхой хэвэр. Харин дотор нь хоосон байх нь бодит байдлыг сануулна. Тэр автрыг хэн нэгэн авсан уу? Эсвэл тэр өөрөө нуугдсан уу? Төдөлгүй үл хөдлөхийн агент залуу орж ирлээ. Цаваас эргэлэн сантай тэр залуу өрөөнүүдийг сонирхож. Та зөндөртөө зай талбай сайтай юм байна. Засвар хийж хөлж ёстой үнд хүрэндэ гэж багтал. Би бүгдийг нь байгаагаар нь зарнаа. Тавилгатай нь хамт гэж Ганбаатар яаран хэлв. Агент залуу зочны өрөөнд ирээд ширээн дээрх толийг анзаарав. Хөөх. Ямар гоё эртний дүү. Энж бас дагалдах уу? Гэж залуу толийг авч нүрээ харав. Ганбаатар битгий гэж хэлэх гэсэн ч амжсангүй. Агент тол руу хараад инээмсэглэж байснаа. Гэнэт царай нь ховирч. Тэр хөшиж орхлоо. Аха. Миний ард хүн байна. Гэж тэр хөөрхий залуу дүүрэн өнгөөр шивнэв. Ганбаатар эргэж харлаа. Хэн чалга. Хэнч байхгүй байна штэ. Гэж Ганбаатар хэллээ. Гэтэл агент залуу толноос нүдээ салгаж чадахгүй чихтэй. Тэр намайг хараад байна. Улаан. Нүд нь улаан байна. Гэж орлоод гэнэт өөрийнхөө нүрийг маажж эхлэв. Төөний хумс арьсаа хутгах шиг л зүсэж цус шүүрч иглэхэд Ганбаатар сандрангүйж очоод толийг булааж авах гэж оролдов. Намайг тэр намайг авна гэж агент солиотомит орилж нүдэн цагаанаараа эргэлдэж байгаад газарт ухаан алтан унлаа. Агент залууг шалан дээр унахад тойлгараас нь мултарч паркетын шалан дээр унан тас нясхийн хаграв. Ганбаатар амьсгаагаа даран зогссон. Намгүй. Агент залуу ухаангүй хэвтнэ. Ганбаатар хагарсан толны хилдэрхийн өдрөө санамсаргүй харлаа. Том жижиг олон хэсэгт хуваагдсан шилний хилдэрхий бүрт Ганбаатарын царай бус харин өөр зүйл харагдаж байна. Хилдэрхий бүрт Ганбаатарын яг ард төөний мөрөн дээр эрүүгээ тавих шахам зогсох нүдэндээ улаан хадаг ороолсон эмэгтэй тодхон харагдана. Эмэгтэй нүдийг улаан хадгаар боосон боловч хадагны цаанаас цус шүүрч ам чихээ хүртэл хангаан инээмсэглэж байна. Ганбаатар огцом эргэж харсан ч ард нь хинж байсангүй. Гэвч буцаад шилний хилдэрхий рүү харахад тэр эмэгтэй тэнд байсаар л байна. Тэр энэ байрыг зарж чадахгүй. Бас энэ байрнаас цугтаж чадахгүйг ойлгов. Тэр юм өөрийнх нь зогсож байгаа энэ хуучин байранд биш харин Ганбаатарт өөрт нь наалтчихсан гэдгийг сая л нэг юм ухаарч. 5 дугаар бүлэг. Цэрэг эмгний түүх. Ухаан алдсан үл хөдлөхийн агентийг түргэн тусламж ирээд авч яв. Гентийн таталд мэдрэлийн ядаргаа гэсэн онш тавьсан ч залууг дамнуурга дээр хэвтүүлж байхад тэр нүд анаараа гэж орилсоор байснаа эмч нарыг ч эв үзүүлнэ. Ганбаатар цагдаад бид зүгээр л ярилцаж байсан гэж мэдүүлэг өгөөд хаалга төгжиж амжилгүй дээшээ гүйл. Одоо түүнд тусалж чадах ганц хүн бол цагдаач биш. Эмчч биш. Харин дээд давхрын цэрэг эмгэн гэдгийг тэр зөнгөөрөө мэдэж байна. 4 давхрын хаалганы өмнө ирэхэд хаалга нь яг л
Түүнийг хүлээж байсан мэт онгорхой байв. Гэр дотроос арц гүжний хурц үнэр лам хүний уншлага мэт дүнгэр хийх чимээ сонсогдно. Ганбаатар босхийг давлаа. Цэрэн эмгний гэр яг л өөгийн онгон эсвэл хийч шиг санагдав. Ханаар дүүрэн бурхны хөрөг хадаг яндар эртний судар ном өрөөстэй. Гэрийн хойморт том гихчийн дахлын ширээ байх бөгөөд зулаас аасан байлаа. Ороод ирээ хүн. Би чамайг хүлээж байсан юм. Гэж цэрэн эмгэн галтгооны өрөөнөөс гарч ирэв. Тэр гартаа ирэх барьж зогсоо зайгүй майн уншиж байсан ч царайд нь өвглийн айдас тодорчээ. Та мэдэн бидтэй. Тэр хайрцагт юу байсныг, тэр эмэгтэй хэн болохыг гэж Ганбаатар шууд асуув. Цэрэн эмгэн санаа алдаж Ганбаатарыг буйдан дээр суухыг тохилоо. Тэгээд Ганбаатарт аяхтай халуун цай бариулсан ч хөөрхий ирийн гарч ичирч сайн нас гарнаа. Энэ бүхэн 40 жилийн өмнө болсон юм. Гэж эмгэн яриагаа эхлүүлв. Чиний эмээ Долчин жирийн эмэгтэй байгаагүй. Тэр одон данчсан маш хүчтэй одхон хүн байсан юм. Гэхдээ тэр хүчээ бороо зүйлд ашигласан юм. Эмгний яриагаар бол 1980-аад оны үед Ганбаатарын өвөө залуухан бүсгүйтэй нууцаар явалдаж эхэлжээ. Тэр бүсгүйн хөдөөнөөс ирсэн Сүрэн гэдэг нэртэй гоо үзэхлэнтэй бүсгүй байж. Сүрэн удалгүй жирэмсэн болсон бөгөөд Должин үнийг мэдээд аимшигтай хэлгэнжээ. Должин хардалтандаа сохорсон байсан. Тэр зүгээр нэг өшөө авахыг хүсээгүй. Харин Сүрэн өвд зовоохыг хүссэн гэж цэрэн эмгэн хоолоогоо чичрүүлэн ярив. Нэгэн өвлийн шөнө. Яг одоогийн шиг хүйтэн шөнө. Должин тэр бүсгүй гэртээ хуурч авчраад бөөгийн хар зангүй хийсэ. Тэр Сүрэн хүлж нүдийг нь улаан хадгаар боогод. Чи миний нөхрийг харах нүдгүй болно. Чиний хүүхэд нарч үзэхгүй гэж хараас. Ганбаатар амьсгаагаад өгч. Төвний зүүдэндээ харсан зүйл үнэн байж. Тэгээд алчсан хэрэг. Охэл бол эмээгийн чинь хийсэн зүйлийн дэргэд энэрл нэг үсэл байх байсан. Гэж эмгэн толгоос ихсрэв. Долчин түүний сүнсийг тэр авдарт улаан хадагтай хамт дүгжиж харин би гэнэ том өрөөний хананд амьдаар нь шавартаж орхисон. Тэр бүсгүй ханны цаана 3 хоног амьд байсан. Төвний хумсаараа хан маажих чимээг би дээд давхраас шүн болгон сонсдог байсан ч Должингийн хараалаас айгаад хэмдэж хэлж чадаагүй. Ганбаатарын дотор муухайч бөөлжих шахав. Тэр ийм аимшигтай мангасын цуснаас төрсөн гэдэгтээ итгэж чад. Тэгвэл одоо яах вэ? Би түүнийг сулчихсан. Тэр намайг алах уу? Цэрэн эмгэн Ганбаатар руу өрөвдөнгүй бас айдастай харцаар ширтвэ. Тэр чамайг зүгээр нэг алахгүй. Тэр чамаас өөрт нь байхгүй зүйлийг нэгж байна. Юг? Нүд. Эмгэн Ганбаатарын нүүр рүү ойртож шивнэ. Должин түүний нүдийг улаан хадгаар боож харанхуйд мөнхөлсөн. Одоо тэр хадгаа тайлсан ч харахгүй байгаа. Тэр гэрлийг үзэхийн тулд өшөөг авахын тулд амьд хүний тэр тусмаа Должингийн цусны хүний нүдийг авахыг хүсэж байна. Юу? Ганбаатар хоош ухарваа. Чи өрөөс нь нүдэ түүнд өгчл байжлаа. Энэ хараалыг зогсоож магадгүй. Үгүй бол тэр чамайг чиний хайртай бүх хүнийг нэг нэгээр нь тарч таажаална. Энэ бол зүгээр нэг аимшигын түүх биш ээ. Харин бодит тулгын шаардалт ял шийтгэл байл. Өрөөс нь нүдэ авахж өгөх үү? Эсвэл өөхөх үү?
Би тэгж чадахгүй. Энд чинь солиор л гэж Ганбаатар болсон харав. Өөр арга байх ёстой. Та бөө бидтэй. Та түүнийг хөөж чадахгүй мүү? Би оролцсон. Гэхдээ Должингийн хараал хэтэрхий хүчтэй. Бас сүрэнгийн хорсол хэтэрхий их байна. Гэж имгэн солхон хэлв. Ганбаатар итгэж чадахгүй. Өрөөн дотор холхиж байгаад санамсаргүй хоймрын дахлын ширээл рүү харлаа. Төөний нүд орой дээрээ гарах шахва. Дахлын ширээн дээр байсан Будда бурхны хөрөг, ногоон дарихийн гуйлан баримл тэрж байтугай Далай ламын зураг хүртэл бүгд хан руу хараад эргэчихсэн байв. Яг л бурхад хүртэл энэ аимшигаас нүүр буруулж харахыг хүсэхгүй байгаа мэт. Эмээ, бурхад чинь Ганбаатар хуруугаараа зав. Царин эмгэн эргэж харан дууалтлаа. Арайдчихж. Тэр аль хэдийн энтхүр эдэрч. Яг тэр мөчөд цэрэн эмгний гэрийн хаалганы хонх дуугарлаа. Дараа нь хаалгыг хэн нэгэн хумсаараа маажиж ихэлвэ. Маажих чимээ коридороос биш, харин Ганбаатарын зогсож байсан шалны доороос. Өөрөөр хэлбэл Ганбаатарын байрны таазнаас нэвт маажиж байгаа мэт сонсогдож байна. Зорогдугаар бүлэг тусгаарлалтаа. Цэрэг эмгний гэрээс гарахад орцны хонгол өөр дөмнөхөөс өөж хилуурт хүйтэн санагдаж байна. Ганбаатар шатаар уруудах тоолондоо ямар нэг үл үзэгдэх ангал руу эргэж гарах гарцгүй, харин хуй нүх рүү алхаж буй мэт мэдрэмж төрнө. Дөрвөн давхраа сонсогдож байсан маажих чимээ намжсан ч тэр чимээ жихэн дотор нь зуураад саарл байна. Тэр зүгтж чадахгүйг ойлгосон. Эмгний хэлсэн өрөөс нь нүдэ өг гэдэг үг түүний тархинд галт зуурал мэт эргэлдэнэ. Тэр үнэхээр өөрийн нүдийг ухах ёстой гэж юу? Үгүй ээ. Энэ бол 21-р зуун. Шинжлэх ухаан, технологийн эрен үе. Сүнс чөтгөр хараал гэдэг зүйлс бол ердөө л хүний сэтгэхүйн айдас. Эсвэл тайлбарлагдаагүй энергийн урсгал байх ёстой. Хэрвээ энерги юм болоо түүнийг өөр энергиэр сармагжуулж болно гэж тэр өөрийнхөө зоригжуулв. Ганбаатар халаасаа тэмдэрвэ. Түрүү наашаа ирэх замдаа супермаркетаас авсан нэг яолжуулсан давс, бас эмийн сангаас авсан ууттай арц шүдэнцвэ. Тэр утсаа гаргаж ирэн дээр нь файл хэлбэрээр хадгалж авсан гэрийн энергийг цэвэрлэх, бог зэтгэрийг хөөх аргууд гэсэн гарчигтай богийн влог дээрх нийтлийг дахин гүйлгэж уншлаа. Энэдтэй тэр саяхан л энэ бүхнийг мугар сүсэг гэж шоолж байсан болоо. Одоо үүнээс өөр найдвар түүнд үлдсэнгүй. Гэрийнхээ хаалганы өмнө ирлээ. Төлхөөрөө хийхэд гар нь жижирч төмөр цоожны нүхийг арайх юм болов. Хаалга нэгтгэр гэр доторх агаар хүнд яг л усан дотор орж байгаа мэт тийм л орчин өгтөв. Гэрэл асаах гэж унтраалга дарахад ассангүй. Цахилгаан тасарсан бололтой. Зөвхөн цонхоор тусах гудамжны шонгийн бүдэг гэрэл сарны туяал гэрийн доторхыг сүймэлхэн харагдвал. Ганбаатар гутлаач тайлалгүй шууд зочны өрөө рүү орлоо. Тэр уудтай давсаа задлаад уншсан зааврынхаа дагуу булан уудад цацарч эхлэв. Моо энерги зайл, моо бүхэн зайл гэж тэр шивнэж байна. Өөрийнх нь хоолой өөрт нь тэнэг сонсогдож байсан ч тэр цогссон. Давс шалан дээр шар шархийн бууж байна. Дараа нь тэр төмөр таваг авч дотор нь войлсон арцаа хийгээд шүдэнс зурлаа. Хөөхөр өнөртөж дараа нь арцны ангил утаа суунаглаж эхлэв. Гал утаа бүхнийг ариусгана гэж тэр чангаар хэлв. Гэвч түүний дотор айдас хурсаар л байна. Арц уугуулж утааг нь гэрээр нэг тараах гэж тэр тавга барин өрөөний гол зогсноо. Эхэндээ бүх зүйл хэвээ мэт байна. Арцны утаа тааз руу дэгдэж өрөөг саарл манангаар дүүргэж ирлээ. Ганбаатар баг зэрэг тайвширх шиг болов. Гэвч хэдхэн хормын дараа тэр нэгэн хажирхалтай зүйлийг анзаарваа.
Арцны утаа замхрахгүй байв. Юрдийн үед утаа нэг их удалгүй ил агаарт тархаж сэрэгждэг. Гэтэл энэ утаа эсэргээрээ улам өтгөрч яг л бие даасан амьд ориг нийзэм шиг хоорондоо сүлэлдэж мөрөлдөж эхлэхнэр. Өрөөний болонд цацсан цагаан давс руу харахад давс нь хормын дотор харлаж яг л ялзарсан мэт өнгөтэй болсон байваа. Ганбаатар ухрал. Тавган дээр харц одоо англин үнэрээ алдаж оронд нь түлэнхий ус. Өмхий махны дотор муу харам үнэр хаанхалж эхлэв. Удаа тааснаас доош бууж Ганбаатрыг тойрон эргэлдэж цагирга үүсгэлээ. Энд чинь болохгүй байж тээ гэж тэр шивнэ. Гэнэт удаан дундаас хүний гар шиг хэлбэртэй зүйл сунаж гарч ирээд Ганбаатрын хоолойг ороож авав. Энэ нь хий төлөвтэй биш харин маш хүйтэн нягт яг л мойдон даавуугаар боомлж буй мэт мэдрэгдэв. Ганбаатар тавгаа алдаж унгаал. Арцны цог шалан дээр асгарч паркетны шалыг түлж эхлэв. Тэр хоолоогоо маажиж амьсгалах гэж дийчихнэ. Утаан хэлбэртэй тэр зүйл түүнийг дээш нөргөж хөлн газраас хөндийв. Нүд нь бүрэлзэж чихэнд нь шууган дүүрлээ. Чиний арга инээдтэй байна гэж хэнийг нь түүний чихэнд биш шууд тархинд нь шивнэх шиг болов. Яг ухаан алдахын даваан дээр түүний халаасанд байсан удас чангаар дуугарч эхэлвэ. Удасны дуулах тэрхүү хараалын төвлөрлийг сарниулах шиг болов. Хоолойг нь ороосон утаан гар суларч Ганбаатар шалан дээр пэтгийн унлаа. Тэр ханиалгаж уушка агаараар дүүргэв. Утаа буцаад зэрэгжиж энгийн манан болон замхарлаа. Ганбаатар жижигсэн гараар утсаав. Бэлгцэн дээр халиун гэсэн нэр анивчиж байна. Байна уу? Түүний хоолой сууж арай ихийн гарав. Мамба чи хаа байна? Би учрыг нь олоод мэдчих шиг боллоо. Халиуны хоолой сандарсан бас их хээхэн догдолсон өнгөтэй байв. Яг л тэр нэг өчүүхэн найдварын очийг атгаад авсан мэт. Юу олж мэдсэн гэж? Тэр эмэгтэй зүгээр ч нэг жирэмсэн байгаагүй юм байна. Тэр хананд шавардуулж байхдаа бурхан минь Ганба тэр төрчихсөн юм байна. Тэр хананы завсартаа харанхуй нүхэнд хүүхдээ төрүүлээд хүүхэдтэйгээ хамт өгсөн юм байна. Ганбаатрын цус царцах шиг болвоо. Юу гинэ? Чиний олсон тэр автар тэр улаан хадаг. Должин эмээчин зөвхөн сүрэн хараагаагүй. Тэр хүүхдийг ч бас хизээч нар үзэхгүй гэж хараасан байсан. Одоо тэр хүүхдийн сүнс сэрчгсэн байх вэ? Ганба гэрээсээ гар. Тэр хүүхэд ээжигээ дуудаж байгаа. Халиуны яриаг сонсож байх зур Ганбаатрын чихэнд өөр нэг чимээ сонсогдож эхэлвэ. Энэ удаа майжих чимээ биш. Энэ бол уйлах чимээ. Гэхдээ насанд хүрсэн хүнийх биш. Нялх хүүхдийн дөнгөж төрөөд удаагүй няраа, сулхан, өрөвдгөм, гунганах мэд уйлах чимээ. Тэр чимээ зочны өрөөний зүүн ханнаас Ганбаатрын өчигдөр нүхэлсэн тэр газрын хажуухан байгаас гарч байв. Ганбаатар уцаа чихнээсээ салгасангүй. Гэхдээ халиуны гар зогт гэж орилохыг сонсохгүй байв. Тэр нялх хүүхдийн уйлаа түүнийг ховсдох мэт татаж байв. Тэр өөрөө ч мэдэлгүй хан руу дөхөж очлоо. Уйлах чимээ улам тодорвоо. Яг л ханны цаан хэдэн сантиметрийн цаан бяцхан амтан даарч өлсөж ээжигээ нэхэн уйлж байгаа мэт. Энд хүүхэд байна. Ээж Ганбаатар өөртөө шив. Төвний айдас гэнэт өрөвдөх сэтгэлээр солигдвоо. Энэ бол Должингийн цус. Ганбаатар болонд байсан том алхыг шүүрч авлаа. Ганба битгий нэ гэж утасны цаанаас халиун орилсаар байв. Гэвч Ганбаатар уцаа шалан дээр шидчихв. Би чамайг гаргаж авна. Ах нь чамайг гаргана гэж тэр галз уурсан мэт нэмсэглэн алхаа даалаа. Эхний цохилдоор шавар үерч унал. Хүүхдийн уйлах чимээ улам чангарав. Одоо зүгээр нэг гунганах биш харин цөрхрөн уйлах мэт сонсогдно. Ганбаатар хамаг хүчээрээ нүдлээ. Тоосгонууд цуурч хананд том нүх гарлаа.
Тэр тоосхыг гараараа татан авч шидэв. Ханны цаана хуучин дулаалгын хөв хог новш дунд жижигхэн хөндөй зай харагдана. Ганбаатар гарч хийдгээд тусгав. Тэнд олон жилийн тоос шорон дунд хуучирч саарл болсон даавуунд оролсон бяцхан арга яс хэвтэж байна. Хөөхтийн толгоон ясан жижиг хий эмзэг. Гэхдээ хамгийн аимшигтай тэр арга ясны гар нь өөрийнхөө хоолойг боосон байдалтай байв. Ганбаатрыг гэрлээ тусгаж ясыг харах ягтар бүжид хүүхдийн уйлах чимээ огцом тасрал. Намго. Фексний тэрхүү жижигхэн аргаас толгойгоо нях хийлгэн эргүүлж Ганбаатар руу хоосон нүдний нүхээрээ ширтэх шиг бол. Арга ясны ирүү ангаж насанд хүрсэн эмэгтэй хүний хоолойгоор олчихлоо гэж хэлхэн дээрээ. Яг энэ мөчөд хаалга тасгийн хаагдаж дүгжээ нь өөрөө эргэн дүгжигдэх чимээ сонсогдов. Ганбаатар ухасгийн үүдрүү гүйх гэсэн боловч хөлн хөдөлсөнгүй. Шалан дээр асгарсан давс одоо түүний хөлийг ороож буй олс болж хувирсан байна. Хүнээ үснээс бүтсэн олс. Гэрэл бүрмсэн унтарч зөвхөн халны нүхнээс гарах улаан туяал өрөөг бүдэгхэн гэрэлтүүлнэ. Тэр одоо гарах гарцгүй болжээ. Ханны цаадах гэрбүл түүнийг өөртөө нэгтгэхээр хүлээж байна. Өрөөнд дахиад өнөөх нойтон хөлийн чимээ. Гэхдээ энэ удаад нэг л биш. Хоёр өөр хөлийн чимээ. Ганбаатрын зүг ойртож ихэлх нь тэрэ. 7 дугаар бүлэг. Улаан нүд. Ганбаатрын хөлийг ороосон хар элс бүхий олс түүний хөдөлгөөнгүй барьж өрөөний дулаан агаар хормын дотор тасгийн жавраар солигдол. Гадаа өвөл болж байгаа ч энэ хүйтэн бол байгалийн жам ёсны өвөл биш байваа. Энэ бол амьд бүхнийг зарцааж зүрхний цохилтыг зогсоох шийддэг нөгөө ертөнцийн хүйтэн байл. Өрөөний хантаз паркетны шалан дээгүр цагаан хяруу гүйж цонхны шил дотроосоо мөсдөж эхлэв. Ганбаатрыг амьсгалах тоолонд уур савсаж тэр уур нь агаарт мөсөн талст болон бутарч байв. Цаг хугацаанд зогссон мэт санагдана. Ханан дөлгөөтэй байсан хуучин цагны зүг зогсож цонхны цаана харагдах гудамжны гэрэл машин тэрэгний хөдөлгөөн бүгд зарцжээ. Тэр одоо Улаанбаатар хотод биш. Харин 40 мянгатын энэ байран дотор үүссэн тус gaarlагдсан хэмжээс мөсөн хонгол ганцаар үлдэв. Түүний цорын ганц гэрэл нь ханамд гаргасан нүхнээс тусах бүдэг улаан туяа байв. Тэр туяа яг л цусаар дүүрсэн судас лугшиж байгаа мэт үе үе тодорч бүдгэрнэ. Ханны цаадах харанхуй нүх одоо жирийн нэг хөндөй зай биш. Харин амьд амьтны хоол эсвэл ходоод мэт харагдаж байна. Төрөөхөн сонсогдож байсан хүүхдийн уйлах чимээ тасарсан ч түүний оронд өөр нэг чимээ. Илүү хүнд, илүү аимшигтай чимээ ойртож байна. Мойтон хөл нүцгэн шалан дээр алхах чимээ. Гэхдээ энэ удаад алхаа бүрэн шалан дээр мөсөн мөрүүлдэж мод мэд чихран яолж байна. Ганбаатар толгоогоо эргүүлж чадахгүй зөвхөн нүднийхээ болонгаар коридорын харанхуй руу ширтэнэ. Тэндээс түнэр харанхуйн дундаас нэгэн дүрс тодрон гарч ирлээ. Тэр эмэгтэй мөн байлаа. Зүүдэндх эмэгтэй. Өндөр туранхай, урт хар, элсэн нүрийг нь халахалж шалан дээгүр чирэгдэнэ. Тэр хуучирч саарл болсон ноорхой даавун дээл өмссөн байх бөгөөд дээл нь усанд норсон мэт шалб нойтон хормойгоороо хар ус туслуулан зогсож байв. Түүнийг алхам урагшлах бүрт өрөөний хүйтэн улам чангарч Ганбаатрын ирүү өөрийн ирэхгүй чижилж шүдэн тажигнан дуугарч эхлэв. Гэхдээ хамгийн аимшигтай нь бүсгүй толгой байлаа.
Тэрээр толгойгоо удаайлгсан байх ба нүүрнийх нь дээд хэсгийг өнөөх улаан хадаг ороож. Улаан хадаг нь босод хувцс шиг гандаж муудаагүй. Харин яг одоо дөнгөж цусанд дүрээд гаргаж ирсэн мэт тод улаан өнгөтэй нойтон гялалзаж харагдана. Чи юу хүсэв? Гэж Ганбаатар арайхийн дуу гаргав. Төвний хоолой нь айцтай баригдаж сөнг сонсогдноо. Би чамайг сулсан шүү дээ. Автар их чинь нээсэн. Хөөр хийрийн амьд үлдэх эцсийн оролдлого хийж чадах ганц зүйл нь энэ бай. Эмэгтэй хариу хэлсэнгүй. Тэр Ганбаатрын яг урд тулж ирээд зогслоо. Түүнээс өмхийн намаг ялзарсан бах бас ихийн сүүний үнэр зэрэгцэн ханхи. Энэ бол үхэл ба амьдралын завсар дах мартагдсан оршихуйн үнэр бай. Эмэгтэй гараа өргөлөө. Түүний хуруунууд урт хумс нь хугарч харлсан байна. Тэр гараа айж ухнаар өргөсөөр нүүрийг нь ороосон улаан хадаг руу ойртуулваа. Битгий гойж, битгий. Ганбаатар нүдэнхийг үссэн ч зовхон хөшсөн мэт хөдөлсөнгүй. Тэр харах ёстой бай. Эмэгтэй улаан хадагны зангилаг татал. Нойтон даавуу. Нял хийх чимээ гарган суларч шалан дээр могоо мэт гулсан мөн. Ганбаатрын зүрх зогсох шахва. Тэр хашгирах гэсэн боловч хоолоо дээр нь чулуу тэгэлсэн мэт дуу гарсангүй. Эмэгтэй нүд байх ёстой газар хоосон бай. Зүгээр нэг сохор биш. Харин ухар хайг нь ухаад авчихсан мэт гүн хар нүхнүүд харагдана. Тэр нүхнүүдээс цус эдээбэр холилдсон хар шингэн урсаж завсраар нь цагаан өнгийн жижигхэн өт хорхойнууд арвалзан хөдөлж байна. Тэр бол үхлийн бас ялзарлын үнэн төрх байваа. Гэтэл тэр аимшигт дүр зураг дундаас эмэгтэй уруул хөдөлж маш зөөлөн бүр энхри гимээр хоолой гарав. Хүм Ганбаатар чихэндээ итгэсэнгүй. Юу? Эмэгтэй язарч хатсан уруулаа мөш шийлгэн нэмсгэлв. Гэхдээ энэ нь аз жаргалтай нэмсгэлэл биш, харин олон жилийн хүлээлтийг тээсэн шаналл дүүрэн нэмсгэлэл байна. Чи намайг танихгүй байна гэж юу? Би чамайг хэвлийдээ тээж төрүүлсэн бас хаан дотор харанхуйгаас хамгаалсан шүү дээ. Ганбаатрын тархинд цагилгаан цагх мэт бодолцовсгий. Тэрээр ханны нөхрөө тэнд хэвдэг жижигхэн арга яс руу буцаад эмэгтэй рүү гарал. Тэр хүүхэд чинь тэр бол чинийх. Тэр сул дорой байсан учраас харанхуйг тэсвэрлээгүй юм. Гэж эмэгтэй тайван хэлв. Тэр гараа сунган Ганбаатрын хацрыг хэлв. Төвний гар мөс шиг хүйтэн байсан ч элбэлт нь ихийн хайраар дүүрэн байл. Ганбаатрын нүдний өмнө гинэт алс холын дурсамж. Эсвэл хизээч мэдээгүй өнгөрсөн үеийн дүрслэлүүд кино шиг хөвөрч эхэлвэ. Тэр харлаа. 40 жилийн өмнөх өвлийн шөнө. Залуухан должин буюу Ганбаатрын эмээгээ хэмээн андуурч явсан тэр харгас эмэгтэй харамд шавардуулсан сүрэнгийн хэвлийг зүсэж эхэр хүүхдийн нэгийг нь буюу амьд эрүүл байсан няраг нялах Ганбаатрыг цустай гараараа суглан авч байхыг харав. Харин нөгөө эхрийг нь сул дорой амьсгалж ятан байсан хүүхдийг ихтэй хамт ханны цаана үлдээж тоосгоор үрж байхыг тэр өөрийн нүдээр харсан мэт мэдэрвэ. Должин чамайг надаас гулгайлсан гэж сүрэнгийн сүнс шивнэ. Төвний хоосон нүхнээс хар нулимс урснаа. Тэр шулам намайг зөвхөн нөхрийг харамсандаа алаагүй. Тэр өөрөө хүүхэд гаргаж чаддаггүй байсан болохоор миний үрийг чамайг авах гэж намайг хороосон юм. Тэр чамайг өсгөж өөрийнхөө аж хүү гэж худал хэлж миний цусыг
өөрийнхөө удан болгосон. Ганбаатар амьсгалж чадахгүй байв. Түүний бүх амьдрал, түүний овогнэр, түүний дурсамж бүгд худал хуурмаг дээр тогтож байж. Түүнийг өсгсөн эмээ гэж дууддаг байсан тэр хүн бол үнэн дээр түүний ээжийн ал уурчин. Түүнийг хулгайлсан гэмт хэрэгтэн байв. Тэр должингийн цусан төрөлж биш. Тэр бол хананд шавардуулж өгсөн хараагдсан эмэгтэй сүрэнгийн хүү байлаа. Чи бол миний нүд. Миний гэрэл. Миний амьдрал. Гэж сүрэн урагшилж Ганбаатарыг тэвэрхээр гараад илгэв. Надад ирээч үрэн. Бид дахиж хизээж салахгүй. Харанхуй бол бидний гэр. Сүрэнгийн тэврэлт Ганбаатарыг бүрхэж авав. Энэ тэврэлт бол хайр биш, харин эзэрхийлэл байлаа. Тэр Ганбаатарыг өөртөө наахад Ганбаатар түүний бие махбод ямар ч ясгүй зөвхөн хүйтэн мах цусны цуглуулга мэд зөөлөн нялцгай болохыг мэдэрч арьсан зарс хийх. Эмэгтэй цээж нэгдэж яг л аврах том хам эсвэл буцаад ихийн хөвлий рүүгээ залгиж байгаа мэд Ганбаатарыг дотогшин татаж эхлэгэн дэрээ. Ганбаатар эсэргүүцгийг хүссэн ч сэтгэл санааны гүн шок бас хөлдөж сартсан мах бодно түүнийг хөдөлгөхгүй байв. Би үххийг хүсэхгүй байв. Гэж тэр сулхан яолов. Үхэл гэж байхгүй. Гэж сүрэн түүний чихэн чивнэ. Должин чамд худал хэлсэн. Одоо ээж дээр өрөөс нүдэ ахтаагүй үлцнийг надтай хамт хуваалцсан. Ганбаатарын толгой эргэж ухаан санаан сарниж ирлээ. Түүний зүүнүүд нь гинэд аимшигтайгаар өвдөж яг л улаалсан төмрөөр хатгаж байгаа мэт түлэгтгэн дэр. Хөөр хир хашгирах гэсэн ч амруур сүрэнгийн ус орж хоолойг нь таглалаа. Тэр одоо ханны нүхүү чирэгдэж байв. Сүрэн түүнийг тэрвэрсэн чихтэй өнөөх ихрийнх нь арга яс хэвтэж буй тэр жижигхэн харанхуй зайруу мөнхийн булш рууга чирч байв. Ганбаатар хөлөөжийн тэмцэлдэх гэсэн ч хар элс түүнийг улам чанга баглаваа. Яг бүх зүйл дууслаа гэж бодох мөчид байрных нь хаалгыг хэн нэгэн хүч дээгэрнүүдж танил дуу хоолой сонсогдлоо. Ганба! Энэ халиуны хоолой байваа. Сүрэнгийн хөдөлгөөн хоромхон зур зогсов. Түүний хоосон нүх бүхий нүд нь хаалга руу ширтлээ. Зачем? Гэж тэр зэвүүдсэн өнгөөр хэлв. Дахиад л хоолгайч ирлээ. Энэ завшааныг ашиглан Ганбаатар сүүлийнхээ хүчийг шавхан халаасанд байсан шүтэнзийг тэмтэрв. Түүний гар мэдээгүй болсон ч хурууныхаа өндгөр шүтэнзний хайрцгийг мэдэрвэ. Тэр гал гаргаж чадвал энэ мөсөн там бас хараагдсан ээжээсээ өөрийгөө аварч чадаж магадгүй хэмээн зөн савингороо мэдрэх шиг. Гэхдээ түүний зүүнүүдний өвдөлт тэсвэрлэшгүй болж харах орчин нь улаан манангаар бүрхэгдэж эхэлхэн тэр. Ганбаатар аль хэдийн өрөөснүүдээ алдаж эхэлжээ. 8 дугаар бүлэг хахацлаа. Хүний бие махбод өвлийн эрмэгт ирэх үед ер болсон далд нөөц бололцоогоо шавхдаг гэдэг. Ганбаатарын хувьд тэр мөч яг одоо тохиож байв. Түүний зүүнүүд нь ухар гайгаасаа сугарах мэт аимшигтайгаар ягрэж хараан цусан улаан манангаар дүүрсэн байваа. Сүрэнгийн үхмэл нойтон гар түүнийг ханны нүх рүү мөнхийн харанхуй руу чирэх тоолонд Ганбаатарын амьсгал тасарч уушгин мөсдөж байв. Гэхдээ түүний баруун гар тэр мэдээгүй болсон хуруунууд амьд үлдэхийн төлөө тэмцээр байв. Тэр шүтэнсний хайрцгийг тасаатгалаа. Хайрцаг чийг тааж норсон байх вэ гэсэн айлс түүнийг нөмрөв. Хэрв шүтэн засахгүй бол тэр энэ хараагдсан ихийн хөвлөд тэр ялзарсан ханны завсарт үрд булчлагдах болно. Сүрэн түүнийг тэрсээр л байв.
Онцгой өрмөн хүйтэн биш байна гэж юу? Ээж нь чамайг дулаацуулъя гэж тэр шивнэ. Төвний үгс яг л нойр суулгах дуу шиг сонсогдох боловч үнэн дээр тэр Ганбаатарын биеийн дулааныг сорж оронд нь үхлийн хүйтнийг юулж байв. Ганбаатар шүдээ зууж хамаг хүчээ хурууны үзүүртээ төвлөрөв. Тэр шүдэнсний модны хайрцагныхаа жуугийн зурвас руу шахаж жижирхийсэн гараар зурлаа. Оч үсэрлээ. Гэхдээ ассангүй. Шүдэнсний толгой боторч өнө. Сүрэнгийн инээд хүйтэн хонголд цуурайтва. Гал чамд тусдахгүй. Галын дасдаггүй юм. Ганбаатар бууж өгсөнгүй. Дараагийн модыг сууллаа. Энэ удаад тэр бурхан чөтгөрт өөрийн мэдих бүх зүйлдээ залбирав. Цэнхэр дөл цорсгийн асаж улмаар шар өнгөтэй болон дүрлцэн. Жижиг модны үзүүрт ассан тэр өчүүхэн гал тэр их харанхуй хүйтэн жаврыг цочоох шиг боллоо. Ганбаатар ассан шүдэнзэг шууд сүрэнгийн нүүрлүү тэрхүү сэгсгэр хар ус руу чичв. Сүрэнгийн ус хуурай өвс шиг байх бөгөөд гал усанд нь хүрэгтүүдийг пүдхийн дүрлцэж хормын дотор галзуу юм шиг тархав. Сүрэн орил. Төвний орилох дуу нь хүний хоолой биш харин галзуурсан араатны эсвэл тамлагдаж буй мянган сүнсний хашгираа мэт сонсогдвоо. Халуун байна. Халуун байна. Тэр Ганбаатарыг тавьж хойшоохров. Төвний толгойг бүрхсэн хар ус галан бөмбөлөг болон ховирч өмхий түлэнхий үнэр өрөөг дүүрэглээ. Энэ галз үгээрч нэг үсийг нь шатаасангүй. Харин түүнийг бүрдүүлж буй сөрөг энергийн урсгал ээж тасалж байх шиг. Ганбаатар шалан дээр унлаа. Түүний хөлийг ороолсон хар элс могой галын элчнээс айн суларч буцаад жирийн нэг бохир давс болон үерч унав. Тэр хан яалгаж мөлхсөөр өөдрүү зүгэл. Гадаа хаалгыг хэн нэгэн балбсаар л байв. Ганба хаалгаа онголог. Халиуны хоолой одоо илүү тод сонсогдож байна. Ганбаатар хаалга руу мөлхөж байхдаа эргэж харлаа. Сүрэнгийн дээл ус төрчихтэй шатаж байсан ч тэр үхээгүй байв. Тэр шатаж буй гараараа нүрээ маажж хоосон нүдний ухаргаагаас харуудаа савсуулсаар Ганбаатар руу дайрав. Чи явж чадахгүй. Чи бол миний. Чиний нүд миний. Сүрэнгийн шатаж буй би юр бусын хурдаар ухасхын ирж Ганбаатарын зүү мөрнөөс зуурч авав. Төвний хомс хувцсыг нэвтлэн маханд нь шигдэв. Ганбаатар өвдсөнд ойрлсон ч гартаа таарлцсан зүйлийг шалан дээр хэвдэж байсан өнөөх төмөр алхахыг шүүрчвэл. Намайг тар. Би чиний хүү биш. Гэж тэр хашгираад алхаараа сүрэнгийн шатаж буй толгоороо бүх хүчээрээ зохив. Яс хугарах чимээ гарваа. Гэхдээ энэ нь энгийн яс биш, харин мөс хагарах мэт чимээ байв. Сүрэнгийн толгой хажуу тийш гулцааж тэнцвэр алтан хойш унав. Гэхдээ түүний гар Ганбаатарын мөрнөөс салсангүй. Харин чулам чанга зур. Яг тэр мөчөд үүдний бүргэд хаалганы төвчээр тасгийн хугарч хаалга гаднаасаа цэлийдэл нэгтэл. Хайлуун гартаа төмөр хөшүүрэг барьчихсан нүүр нь нулимсанд будагдсан амьс гаадсан байдалтай зогсож байна. Тэр дотогш хараад шатаж буй сүнс цусанд будагдсан Ганбаатар хоёрыг хараад хөшчихвөө. Гэхдээ тэр удаан хүлээсэнгүй. Хайлуун шууд гүйж орж ирээд гартаа байсан жижиг шилтэй цагаан шингэнийг сүрэн рүү цацлаа. Сүрэ, түүнийг тавь. Чиний өшөө хорсол түүнд хамаагүй. Гэж хайлуун чангаар орилов. Шингэн сүрэнгийн бийд хүрэхэд өсхийн ууршиж сүнс дахиад л орилон дийчихнэ. Энэ мөчийг ашиглан Ганбаатар сүрэнгийн гарыг мөрнөөсөө татан салгаж хайлуун руу гараа сунгаваа. Гарцгаая, хурдан. Хайлуун Ганбаатарыг сугтаж чивсээр орц руу гаргах гэж зүтгэв. Гэтэл сүрэн гэнэтхэн шалан дээгүр яг л аалц мэд асар хурдтайгаар мөлхөж ирээд урд гар нь уртсан сунгалцаж
Ганбаатарын нүүрлүү яг өнөөх зүүн нүд рүү самар татав. Нүдээ үлдээ. Ганбаатарын нүдэн тус газарт хурц гомс шигдэж аимшигтай өвдөлт тархийг нь тэр чигтэн цочроолоо. Энэ бол зүгээр нэг маажилт биш байв. Сүрэнгийн хумс Ганбаатарын нүдний алим руу гүн орж ямар нэгэн зүйлийг сугтаатан авах шиг болох юм тэр. Ганбаатар ухаан балартан орилж халиуны гар дээр сөхрөн унал. Цус түүний нүрийг даган сад тавьж байна. Сүрэн гартаа ямар нэг зүйлийг цус болсон жижигхэн бөмбөлөг мэт зүйлийг тасаатгаад галзуу юм шиг инээж эхэлвэ. Миний одоо би харж байна. Одоо би гэрлийг харж байна. Халиун Ганбаатарыг чирсээр хаалгыг хөшөглөн хаагаад шатаар доош чирчгүйлээ. Тэдний ард 3 давхрын байр тэр чихтэй галдавч Сүрэнгийн баясалтай бас зовлонтой инээд галын дүрлцэг чимээдээ холилдон үлдэв. Тэд гудамжинд гарч ирвэ. Өвлийн хүйтэн агаар Ганбаатарын уушгийг түлж нүүрэн дээрх цус нь хөлдөж байна. Тэд байрны урт талын самтлыг дөнгөжл олж хармагцаад дээр нь унаадаг. Удалгүй галын машины дууддах хүмүүсийн шууган сонсогдож эхэллээ. 40 мянгатын саарл байрны 3 дугаар давхрын цонхоор өдгөн харуулта улаан гал дүрлцэн гарч байва. Ганбаатар зүүнүүдэд дарсан гараа авах гэж оролдов. Халиун түүний гарыг барьж "Бэтгий хүрээ Ганба, түргэн ирж байна" гэж уйлган хэлв. Би юу ч харахгүй байна. Зүүн талдаа юу ч харахгүй байна гэж Ганбаатар шивнэв. Тийм ээ. Үнэхээр л түүний зүүнүүд байхгүй байл. Сүрэн авчихсан. Төлөөс төлөгдсөн. Галын машин ирж ус шүршиж эхлэх үед Ганбаатар шатаж буй цонх руу сүүлийн удаа эрүүл нүдэрээ харлаа. Цонхны цаана галын дөлн донд 2 дүрс харагдах шиг болов. Нэг нь өндөр эмэгтэй, нөгөө нь жижигхэн хүүхэд. Тэр 2 гаргараасаа хөдлөлцөн зогсож байв. Эмэгтэй нь одоо улаан хадаггүй, харин нэг нүдтэй болсон мэт. Тэр нүд нь Ганбаатарынх мэт тодоос тод галын от шиг л гялалзаж түүнийг ширтэж байв. Харин хүүхэд нь Ганбаатар руу гараа даллаж байх шиг харагдав. Байрны дээвэр цөмөрч 3 давхар тэр чихтэй нуран унлаа. Ганбаатар ухаан алдваа. Харанхуй. Гэхдээ энэ удаад Сүрэнгийн хүйтэн харанхуй биш. Харин амьдын ертөнцийн амар амгалангийн харанхуй байлаа. 30 хоногийн дараа Ганбаатар эмнэлгээс гарчээ. Түүний зүүн нүдний оронд хар боолт хийсэн байв. Эмч нар нүдний алим бүрэн гинтсэн тул авахаас өөр аргагүй байсан. Яг л хурц зүүртэй зүйлээр ухаад авчихсан юм шиг байсан гэж гайхан ярьж байсан ч Ганбаатар халиун 2 үннийг хинтж хэлсэнгүй. Тэр байр бүрэн шатсан. Ганбаатар даатгалаас баг зэрэг мөнгө авсан ч тэр газрыг дахин хизээж зүглээгүй. Цэрэн эмгэн байр шатдаг шөнө зүрх нь хаагдаж нас барсан гэдгийг тэд хожим мэдсэн билээ. Эмгэн магадгүй сүрэнг зогсоох гэж сүүлчийн амьсгалаа зориулсан ч байж мэднэ. Ганбаатар халиун 2 шинэ байранд нүүж оржээ. Амьдрал хэвийн үргэлжилж байв. Гэхдээ Ганбаатарт нэг зүйл үлдсэн. Тэр толинд харах тоолондоо өөрийнхөө ганц нүдний цаанаас өөр нэг харцыг мэдэрдэг. Бас заримдаа шөн дунд гэнэт зэрхэд зүүн нүднийх нь хоосон ухархайг улаан хадаг загдаастай байгаа мэт гажин мэдрэмж төрж чихэнд нь ээж нь чамайг харж байгаа шүү гэсэн шивнээ сонсогддог байв. Тэр амьд гарсан. Гэхдээ тэр хизээж бүрэн чөлөөлөгдөөгүй. Учир нь түүний өрөөс нь одоо ч гэсэн тэр шатсан байрны үнсэн донд ээж ба дүүгийнх нь хамт мөнхийн харанхуй ширтсээр байгаа билээ. Төгсөв.